Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж шинэ оны босгон дээр ард түмнээ мэдгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар хэлсэн шийдвэрлсэн иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Улсын их хурлын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Чин Зориг Улсын их хурлын дарагч Зандан Шидарт өргөн барьлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд улсын хэмжээнд дэх дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байна. Түүнчлэн нийт тэтгэвэр авагчдын 53.8% нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270-аас 370 мянган төгрөг авдаг ажээ. Мөн тэтгэвэр авагчдын 54.5% буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өөр хүү төлбөрийг төлөх зорилгоор зээл авчээ. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх асуудал дээр иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе. Хэлэгч маань угаасаа нөгөө гарч байхдаа ихтэй цунгагч байхдаа амлсан амлалт шүү дээ энэ чинь. Дээр нь амууд ч гэсэн бүгд амлцсан байсан. Тэгээд талдлаасаа ярьж хөөрч байгаад шийдвэр гаргасан байхаа зүв байхаа гэж бодож байгаа. Яг вэ нэг 3-4 сая төгрөгийн зээл байгаа. Одоо хааж өгөх гэж итгэж байна. Тэр бол зөвлө гэж үзэж байна. Тэтгэврийн зээлгүй нас тангууд гэж ер нь ховор штэ. Бүгд л ер нь тэтгэврийн зээлтэй. Тэрнийг тэглээд өгчих юм бол бас хөшгчүүл бид нарт бас амьдрал хэрэг болох л. Ерөнхийлөгчөөс чухал зүйл ярьлаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд энэ ахмадуудыг бас нэг стрессээс салгачмаар байна шүү дээ, тийм ээ. Энэ одоо тэтгэврийн зээлийг ингээд тэгэлж байгаа нь би бол бас зүйтэй зүйл гэж ойлгож байгаа шүү дээ. Таны ойр орчимд нь бол зээлтэй. Маш олон хөшчүүд байна шүү дээ. Одоо ингээд зээлтэй одоо 21 он, 22 он хүртэл авчихсан. Тэгээ одоо эрүүл мэндийн асуудал, бусад асуудлуудыг шийдэж чадхаа байчихсан тийм. Одоо хэдэн багцуулынхаа төлөө ингээд насаараа хөдөлмөрлөчөөд ингээд тэтгэврээ авч чадахгүй. Энэ асуудал ингээд шийдэж байгаа нь маш чухал байна.